Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Жолоочо зогсоорой. Онгоц доошлох тусам Балтийн зүрх цээжэд илсэн савлаж гарн жижирж яарч байгаагаа мэдэрлээ. 6 жил ирээгүй их орон 6 жил санаж зүудэлсэн эцэг их гэр бүл найз төхтөөгөө уулзах гэдэг ийм амархан байсан юм уу? Холын холд байсан тэр бүхэнд хүрэхийн тулд 2 цаг л хэрэгтэй байсан юм уу гэж бодон инээмсэглэв. 6 жилийн өмнө түүний ингэрт зөөгтэй аавтайгаа хамт явна гэж уйлж байсан жаахан охин нь одоо 10 нас хүрчихсэн байгаа гэж бодохоор итгэмээргүй юм шиг. Хэдийгээр яарч догдолж байсан ч гэсэн Балт эхнэрийнхээ нүрийг яаж харандаа гэсэн битүүхэн айдаст автаж бас солонгоотой уулзна гэж бодохоор түүний айдас хэсэгхэн зуурч гисэн дарагдж байлаа. Балт газар үзэж нүд тайлах бас амьдрал ахуйгаа дээшлүүлэх санаатай ганц өрөө байраа зарж солонгосыг зорьсон тэр цагаас хойш 6 жил хэдийн өнгөрч гэж. Амьсгалахын аргагүй халуун хүлэмжинд ажиллаж ухаан балартан унаж гэрээ санаад нойргийн хондог байсан тэр үеийг бодоход Балт бараг л солонгос хүн болж хувирсан байлаа. Эхний үед эхнэр хүүхдээ нутгаа санаад шаналж ганцаарчдаг байсан. Харин тэнд очиод жил хагасны дараа Монголоос очсон солонгоо хэмээх даруухан бор охинтой танилцаж хамтран амьдарч эхэлж. Байр хоолныхоо мөнгийг Балт гаргachгана. Харин солонгоо яг л гэрийн эзэгтийн үүрэг гүйцэтгэв. Хувцс хунарыг нь янзалж хоолунд бэлтгэв. Ажил хийж олсон мөнгөө солонгоо ээж рүүгээ Балт эхнэр лөгөө явуулдгийг тооцоол тэр хоёр яг л авгаа нөхөр хоёр шиг бараг 4 жил сайхан амьдарч. Солонгоо ааш аяг зөөлхөн эрх бас ял томхон. Залуу хүн гэхэд юмны учир эвтэйхэн олчихдаг байлаа. Тэр хоёр эхний үед нутагтаа очиод ганц чудаа уулзахгүй амьдралаа хүн гэж ярьдаг байсан ч сүүлдээ энэ тухай бодхоос ч айдаг болчихсон байв. Хэдийгээр түүнийг эхнэр хүүхэд нь хүлээж байгаа гэж бодовч энд байгаа монголчууд бүгдээрээ л хамтран амьдрахтай байгаа юм чин яадгийн гэж бодно. Заримдаа хүний газар ганцаардаж зовж явах үедээ учирсан юм шүү гэж Балт өөрийгөө цагаатгдаг байлаа. Балт сүулдээ гэрлүүгээ яархаа байснаа өөрөө ч сайн анзаарсангүй. Сар бүрийн сүүлээр авсан цайлангаа яг 3%. Нэгийг нь солонгоод нөгөөг нь эхнэрлүүгээ шилжүүлнэ. Үлдсэнийг нь өөртөө халаасалдаг байлаа. Одоогоос 6 сарын өмнө солонгоо үйлдвэр дээр ажиллаж байгаад баригдаад Монгол руу ачигдлаа. Энэ явдал Балтад хүнд тусч эзгэж хаосорсон жижигхэн дүрээсийн байранда ганцаардаж суухтаа тэр эхнэрээсээ илүүтэйгээр солонгоог санаж байгаагаа мэдэрч байлаа. Хамт ажилдаг монголчууд нь Балтыг шолж хээ хүүхэн мундсан биш дахиад шинэ хамтрагч олоод лаавны эзтэй. Тэртээ тэргүй эр хүний нөмөр нөөлөг бараатахыг хүссэн. Ядчил байр хоолныхоо мөнгийг төлүүлээд шөнө нь өврөө дулаад сулах хүн хайсан хүүхнүүд өдөртөө хэдэн 10-аараа ирж л байна хэмээн ярьцгаана. Зарим нь бүр хамтран амьдрагч хүүхэндээ сэтгэл алддаг чаам шиг тэнэг байдаггүй юм гэж зэмлэж байлаа. Гэвч одоогоос 10 хоногийн өмнө Балт солонгоотой уцаар ярьж ямар ч байсан очноо. Түүний паспортыг янзлуулж хамтдаа солонгос руу буцаж ирнэ. Хэрвээ солонгоогийн виз бүтэхгүй бол Монголд ч гэсэн хамтдаа байна гэж ярилцаж тохирсон байлаа. Утасны цаана мэгшин уйлах солонгоогийн дуу түүнийг өөрийн ирэхгүй нутг руугаа буцахад үргэлжсэн хэрэг. Онгоц газартлаа. Ээж нь, эхнэр нь, охин нь түүнийг тосч авав. Төөх хүрэхгүй шар сэвлэг нь салхины айсаар намирдаг байсан жижигхэн охин нь жигтэйхэн том болчихж аавынхаа хүзүүдэж авснаа нүүрлүү нь харж чадахгүй мэгшин уйлж байлаа.
Баярын нулимс нүдэндээ мэлтэлцүүлсэн эхнэрээ тэрвэрчүүлсэн. Олон жилийн өмнөх тэр танил дотн үнэр мартагдаж хуучирсан бүхнийг сэргээж байх шиг нэг л сайхан. Үнэхээр гэртээ ирэх ийм сайхан байдаг гэдгийг тэр ухаараагүй байж. Эхнийхээ тооног гэрээсээ ч гарсангүй. Охинтойгоо тоглож эхнэрийнхээ гарын хоолыг идэж ээжээрээ борцтой цай чануулж үнэхээр сэтгэл амруулаа. Эхнэр нь түүний явуулсан мөнгийг цуглуулад хоёр өрөө хөөхөн тохилог байр бас машин аваад авчгаж. Чамаага хүний газар яаж зоож байгаа бол гэж өдөр бүр санаа зовдөг байлаа. Химэн ярихад Балт хэлэх үггүй гацчихна. Энэ маань намайг тэнд жаахан охинтой хамт амьдарч түүндээ сэтгэл алтарчаад буцаж ирснийг мэдэж байгаа болов гэж бодохоор царай нулаадаг байлаа. Гэвч Балт солонготой уулзлаа. Нутагтаа ирээд уламж хөөхөн болчихсон юм шиг санагдаж байсан ч сэтгэл нь татагдаад зүрхнийх нь тэндээс нэг утас гоогдчиход салахгүйч байгаа юм шиг санагдаж байсан ч уртх шигээ дотн байж чадсангүй. Гэхдээ л хамт явна гэснээрээ солонгогийн бичиг баримтыг баггүй мөнгө өгч байж янзлуулж бас өндөр үнээр виз даруулчихав. Нэг сарын хугацаа гэдэг харавсан сум шиг л өнгөрч. Эхнэр нь түүнийг буцаж авахд дургүй байсан ч яаж чадсангүй. Идэж явах юм хувцас сунар бэлтгэж аль болох сайхан хоол идүүлчих гэж хэр чадлаараа хичээж байгааг хараад суух Балтад үнэндээ хэцүү байв. Гэхдээ хэцүү байлаа гэд яах ч юм бэлээ. Солонгоо түүнийг хүлээж байгаа гэсэн бодол бас тарчилгана. Маргааш өглөө эрт нисэх явна. Эртхэн амарцгаая хэмээн эхнэр нь хэлсэн хэрнээ унтаж чадахгүй орондоо хөрвөөж тэгснээ нэг их санаа алдав. Би чамайг жаах охинтой хамт амьдарч байсныг мэднэ гэд чимээгүй болчихлоо. Балт сандарсандаа чи чинь юугаа яриад байгаа юм? Хүн хол явах гэж байхад бүкс бүрний хэрүүл хийх нү? Химээ баргал гашгирав. Харин өдөөсний эхнэр нь маш тайвнаар танаа найз сүхээгээ сонссон юм. Өнгөрсөн жил чи тэр сүхээгээр охиндоо хувцас явуулаа биз дээ. Тэр залуу чамайг өөрөөсөө олон дуу охинтой 4 жил хамт амьдарч байгааг хэлсэн. Гэснээ дахиад чимээгүй болчихов. Монголд ирснээсээ хойш өөрөөсөө хүртэл нуух гэж ядаж байсан энэ үнэнийг эхнэрийнхээ амнаас ийм тулгуу сонсно гэж Балт үнэндээ бодсонгүй. Хэлэгч үгүй гацчихлаа. Эхнэр нь чи охин бид хоёр дээр ирээгүй шүү дээ. Тэр охиноо л татаж авах гэж ирээ биз дээ. Химээ мэгшин уйлж түүний халуун нулимс ингэрлүүн борооны тус шиг шивэрч байлаа. Сүхэгээс анхудаа сонсоод чамд гомцсондоо хэдэн өдөр уйлсан. Харин дараа нь хүний нутагт ядаж халуун хоолтой явагдээ гэж бодоо тайвширчихсан. Тэртээ тэргүй би тэнд очиод чиний өврийг дулаацуулж хоолыг чинь бэлдэж хувцсыг чинь угааж өгч чадахгүй шүү дээ. Химээ мэгшин уйлна. Балт яхаач мэдхээ байв. Чимээг өхөн боц тамхи авах санаатай хажуу талын өрөөнд орвол охин нь жаргалтай наргагүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан унтж байлаа. Тэр шөнө Балтч тэр эхнэр нь ч бас унтаж чадсангүй. Эхнэр нь өглөө эртлэн босч бүлцээ тал гавцсан нүдээ хүнээс нуух гэж оролдож Балтын ачаа барааг баглаж машин руу зөөж гүхийг хараад тэр өөрийгөө л зүгэж байлаа. Эхнэр нь түүнийг хамтран амьдрагч руу хүргэж өгөхөөр машинд нь суухдаа үнсэн сарал царайтай болсон байхыг харав. Өнгөрсөн шүнжин ингэрийг нь оргсон эхнэрийнх нь халуун нулимс харин яг одоо Балтын хоолой тэгэлсэн юм шиг санагдаад болдоггүй. Машин
буян тавхаараа ойртогдсон дааж давшгүй хүнд чулуу өргөж байгаа юм шиг амьсгаан төргсөж хэрвээ одоо л би буцаж явах юм бол хизээч ирэхгүй. Хизээч эхнэр охин хоёроо харж чадахгүй гэж амандаа шивнэж байлаа. Солонгоог очоод тосоод авах хүн олон байгаа. Харин энэ хоёрыг минь хэн тосч авах юм бол гэж хүртэл бодов. Нисхийн цагаан хаалга түүнийг огт өөр амьдрал руу дахин түлхэх гэж байгаа юм шиг санагдана. Нэг л мэдгэд балт жолоочо зогсоорой буцаад явцгаая хэмээн хашгирав. Эхнэр нь бас ах нь түүний өдөөс гайхан харж байлаа. Тэрээр аяны жижиг цүнхээ авахж би тийзээ мартчихж хэмээн худлаа хэлэхдээ үний өдөөс ихцэлж харж чадахгүй байв. Баян зүрх хайрхны өвөрт шаргалт тоёо эрхэлж шинэ өглөөний нар инээмсэглэх адил өнгөтэйгээр гялалзан мандаж байлаа. За баярлалаа. Энд хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар эргэн байшдаар уулзцгаая.